хоёр улсын харилцаа дотно болж байгаа. Ялангуяа олон улсын хэмжээний томоохон дид үтсийн төслүүд дээр бол сүүлийн жилүүдэд бол хамтарч ажиллах нь бол ихсэж байна. Бүгд найрамд хятад ард улсын үйлдвэрлэгч нартай бол Монгол улсад бизнес хийхэд бусад улс өрсөлдөхөд бизнес хийхэд маш хэцүү. Нэгдүгээрт газар нутгийн хувьд хил залгаа, хоёрдугаарт бол үйлдвэрлэл үнэхээр хөгжсөн ус байгаа. Улаанбаатар хот маань ойролцоогоор 1.8 сая хүн амьдардаг. Монгол улсын нийт хүн амын 60%, Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70%-ийг бүрдүүлдэг. Эдийн засгийн хөгжлийн томоохон бүс нутаг. Улаанбаатар хот агаарын бохирдол төвжирлэгдэх хоёр том асуудалтай. Сүүлийн 40 гаруй жил Улаанбаатар хотын хүн ам 5 дахин ихссэн боловч суур дид үтцэн үүнтэйгээ уялдуулж өсөөгүй юм шалтгаантай холбогдолтой. Гэхдээ эдгээр хоёр асуудлыг бид бүхэн асуудал биш боломж болгож харж байна. 2025 оныг Монгол улсын засгийн газраас Улаанбаатар хотын дид үтцийг дэмжих жил болгон зарласан. Улаанбаатар хотыг хөгжүүлэх, түрүүний суур асуудлуудыг шийдэх 16 мега төслийг бид зорилт тавин бол эхлүүлэхээр ажиллаж байгаа. Үүнээс 10 том төслийг бол бид санхүүгийн их усрыг шийдэж эхлэх нь бол тодорхой болгосон өнөөдөр ийм том амжилттай байж байгаа. 2026 оны эхний хагасад үлдсэн 6 хөдлөн ингээд нийт 16 төсөл маань нийт 20 тэрбум долларын үнэлгээтэй ийм томоохон төслүүдийг бид нэр уламжлалт тендер болон олон улсад хэрэглэгддэг төрийн үеийн түвшлийн загвараар ингээд эхлүүлж байна. Эдгээр томоохон төслүүдээс зөвхөн жишээ дуртах нь 20 минутын сэлб хотыг барьж байгуулж байна. Хуулийн хурдны зам 33 км хурдны зам төсөл бүтээн байгуулалт эхэлсэн явж байна. Яг одоогийн байдлаар Улаанбаатар хотын хамгийн анхны тойрог 1-р замыг EPC дээр нэмэх нь F буюу санхүүжилттэй өөрөө гаргадаг засгийн газрын баталгаан дээр суурилсан олон улсын нээлттэй тендерийг зарласан анхны хэлэлцүүлэг явахад бүгд найрамд хятад ард улсаас бол 7 оролцогч санал аваад явж байна. Энэ нийт 918 сая ам.долларын үнэлгээтэй 24 км урт 10 игнэ бүхий хамгийн анхны 2 игнэ түвшний бол давхар хурдны зам байж байгаа. Энэ Монгол улсад хамгийн анхны удаа засгийн газрын баталгаан дээр EPC дээр нэмэх нь F гэдэг санхүүгийн загвар олон улсын нээлттэй тендерийг зарласан. Хэрвээ амжилттай болох юм бол бид нэр цаашид метро болон зарим төслүүдийг энэ загвараар явуулахаар бэлтэж байгаа. Товчхон бодлоо Нямбай хотын бизнес эрхлэгчдийн төлөөлөгч та бүхэн цаашид ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол Улаанбаатар хот бол өргөж нээлттэй. Тодорхой бизнес уулзалтуудыг хийх юм бол бас холбоод өгч болно. Тэгээ өнөөдөр энэ хүрэлцэн ирж одоо Монголтой бизнес хамтын ажиллагаа эхлүүлэх гэж байгаа хөрөнгө оруулагчдаа та бүхэнд маш их баярлалаа гэж хэлье.